Танаас санаа өнөөдөр танартай уураар цэвэрлэгчээр цэвэрлж болох 10 зүйлсийг харуулъя. Магадгүй 10-аас ч олон зүйлийг цэвэрлж болно. За энэ бол ийм моторн байгаа, ийм урт залгууртай. Урт залгууртай болохоор айгүй амар юм байлээ. Одоо хоол зайтай байгаа юмыг цэвэрлэхэд хүртэл амар идэг. Тэгээд энэ хэсэгт нь болохоор усаа тэгээд ажиллаулдаг. За тэгээ ийм 3 уртсагч хөлтэй. За энэ болохоор ийм хатуу сайтган ийм гадаргуутай. Энэ бол айгүй хатуу юм байлээ. За тэгээд энэ болохоор ийм зөөлхөн за энэ болохоор зүгээр гадаргуунуудыг цэвэрлдэг ийм хошуу байгаа. Гэтэ энэ эдгээр бол нөө запас байд юм байлээ. Тэгэхээр запасыг аваад солиод хэрэглүүл бас аюу зүгээр юм билээ. Энэ шаутгийн жишээлбэл галтгоондоо нэгийг 0.1-ийг гээд ингээд тус бүрчлэн авал аюу зүгээр санагдсан. Шалных нь болохоор энэ байна. Тэгээ хоёр юм запас шалны оюутай алчууртайгаа ирдэг. Гэхдээ энэс нь бас запас гэж тусдаа зард юм билээ. За энэ бас ийм хоёр төрлийн хавш байгаа. Энэ хавшууныхаа нууц нь энийг хийж болдог. Тэгээд цонх өдөр угаадаг. Энэ нь болохоор уурын инд үг гэсэн үг. За тэгээд энэ бол ийм уртсагч хавшуутай. Энэ уртсагч хавшуугаа хийж агаад ийм жижигхэн хавшуунуудаа хийгээд ашиглаж болно гэсэн үг. За тэгээд дагалдах юм цүнхтэй ирдэмлээ. Цүнхэн дотор бол хангалттай бүгд ингээд багтчих юм билээ. За одоо танаас яаж ашиглахыг зааж өгье. Энэ савнд хамгийн түрүүнд усаа хийн. Энийг энэ дотор салгаж байгаа ингээд салгаад энэ дотор ингээд усаа гол нь дүүрэх юм хэрэгтэй. Тэгээд усаж хийгээд болохоос за тэгээд инженерийн мулан гэж ласна. Энийг ногоон болтол нүгүүлээ.